Өвтгөр хэрэгтэй би өвөөгийн доо нэг гаргалгаа. Тэнгүүтээ чи тэр үнтэй үерхэж чадах уу? Чи чадах уу? Жодос нэг юм. За. Өнөөдрийн зочд маань шижрээ болон К ирсэн байна. Ясаа. Тэр алга ташчлаа. Шууд ингээд хэлчихэж байгаа. За. За тулах чи дөө. Шууд тулгаа эхэлчих. Шууд халаад байна. Үгүй би байгаа шүү гэдэг. Тэр Марла маань хост хийж байгаа надтай. Вайн уу. Саруулж байна. Халаад байгаа юм байна. За өнөөдрийн ивент тэтгэгчээр бол мэдээж маань өмнөх дугаар дээрээс Монте Вино болон эрдэсчүүлсэн Сүрживас. Стэдийн дугаар дээр нэр залруулах гэхэд сүүлд нь энийг шартуулдаг ус гэж буруу байсан юм байл шүү. Шартуулт. Юкс үгийн усуугаад шартах юм. Үгүй зөвөр энэ шартуулахаас сэргийлсэн ус гэж буруу тайлбарлсан байлаа. Мэдээллийн буруу ойлгоцсон. Энэ болохоор зөвөр виноны араас яг одоо хойно ингээд зэрэгцүүлж ингээд яг уусын хэмжээтэй тэнцүү ус ууж иж яг хүнд ер нь харин гоё удаа юм уу та. Нэг хондог вино, нэг хондог ус, нэг хондог вино ингээд тэгвэл чаддаг ус. юм бэлээ. Марцнаас нэр юм шиг ньют болсон шүү. Гэрэлтэй болсон. Энийг тэгшээ хийсэн юм гэдэг. Харин би бас түрүү би бас тэгж асууж үгүй гинэ. Энэ гоё гэхлээ. За нэвтрүүлгийн дөрөв ёсоор эхлээд ийм асуултууд байгаа. Ясаа. За. Хариул эсвэл хариул гэж шийдэл байхгүй байна уу да. За байх хэрэгтэй шүү. За. За марлаа да. Дээжсэн үү би? Оо нөө би чапаа. Оо энэ одоо надтай иржсэн. Монтлаас одоо залгаж байгаа хэлээд энэ асуулт. Уушмаар байна. Чиний хамгийн Юу вэ? Хомоны нэвтрүүлэг юм уу? Тийм шүү дээ. Оо чи дөө минь нас хүрх юм уу? шийдлийн бол хаад юм. Үгүй 18. За асуултанд хариулах юм бэ. Тийм ямар амар асуулт вэ? Чиний хамгийн юу яасан чадсан юу вэ? Наачаа гайгүй таарсан. Гайгүй таарсан байна. Юу? Олон нийтийн газар бэлгийн харилцаанд орж ирсэн үү гинэ? Public sex хийжсэн гэж сууж байгаа юм шүү. Үгүй баха. Яагаад? Байхаа. Үгүй. Би чамд нэг өрөөг инээл харж байсан. Чиний хамгийн сайн сексийн чадвар чинь юу вэ гэнэ? Fuck, what you? Боо хэлээрээ. За мань хэлж яах вэ? Чи бодож байгаа. Миний бас дайгуу. Энэ ямар амар асуулт. Өмнө юу яажсэн хүмүүс чинь би чинь аль хэсгийг магтдаг байсан байх. Чи одоо бүжигч үү шүү дээ. Намайг одоо. За ер нь бол тэгэл бүгд уруулчин л гоё юм гэдэг. Яа, за окей. Уруул. За сексийн чадвар чинь юу вэ? Яа, за миний хүч яваарай маань бол давчлаа. Юу вэ? Ямар ч нэг асуулт би хариулахгүй болохгүй би зууч илнэ тийм яа. Яаж болов Вайн баг дуусчих. Нөгөө юу? Ус том нэвтрүүлэгт ороод ирсэн байна гэж хэлээ. Араас юу Баярлалаа сайн юм уу тий? Тийм баярлалаа. Тийм үгүй. Жохоо олон юм креатив юм уу тэг үхтэй шүү. Тэр нь жохоо сайн юм болов чадвар юм болов мэдээ юм уу тий? Бүтээл өөр ритм сольж явдаг. Одоо бид нэр тий. Бүжигчин хүний бас нэг юм давуу тал гэж байна шүү дээ. Нэг юм химнэл болно бас юм тий. Аймай тавьж байгаа. Тайзны энэ чинь яг тайзны өөрөө гэж явна тий. Жодос нэг юм тайзны дэгэлтэй л үнэ л ажиллах шүү дээ. Тэгээд гоё юм. Чи өөрөө урлаг шүү дээ. Тийм ч урлаг талаас наадаг юм аа шүү. За раунд Юунд орчоо та. раунд хоёр шүү. Өмнөх дээр нэг шалсан байхгүй. Одоо болохоор жоохон сонирхолтой байл. Дахиад юм уу? Тийм. Энэ удаагийн спешиал хамтрагчаар Монте Вино. хизээ хамгийн сүүлд хамгаалтгүй бэлгийн харилцаанд орсон бэ. Йоо, яа ч амар асуудал. Хизээ. Удчих штэ. Гэхдээ хамгаалтгүй бэлгийн харилцаанд байх аюултай шүү залуучуудаа хэлсэн байна. Хизээ исэн юм бэ? Тэс жоохон. Харин удчих санахгүй. Яг хизээ. Санахгүй. Санахгүй юм. Чи бодлоо өнөрөө инээгээд. Хизээ. За тэр яг чиний асуулт. Шиш маань асуултаа л бодоод байл. Бидэд энэ ингэж яхан зөв юм уу? Тий. Зүгээр. Зүгээр шүү дээ. Гараад ирсэн хүмүүс байна ингэ. Гой нөхцөлийг нөө ийм зөргсөн ийм нэвтрүүлэг хийж байгаа. Яг яг хэрэг юм. Баярлаа. Мундаг байна. Гоё байна.
ямар сексийн байрал хамгийн дуртай вэ гинэ. Энэ бол гэхдээ ер нь бол юу штэ. 100 хүн болгон. Үгүй ер нь эрэгтэй хүн болгон ер нь эмэгтэй ч тэрэнд дуртай. Эрэгтэй ч тэрэнд дуртай. Тий тойруулаа зүйл шууд хэлээ штэ. Араас нь. Яг Тэр бол ойлгомжтой. Яагаад гэхээр энэ бүр шалууны бодсон юм чи гэж байгаа шиг гоё. Шалууны бодсон юм чи гэж байгаа. Эхтэй хүн ингээ харахад бас гоё. Тэр ингээ гарны барил очдөө штэ ингээ тушаан дээр тий. Тэр эмэгтэй ч аяга таалагдсан тий. хайрын бариулал юм. Би юу Тийш тий. За. Ямар амар юм бэ? Өөрөө зүгээр хараад. Намайг хамгийн их хизээ гаргалга хийсэн бэ гинэ. Би ер нь өчтөрхөл хийсэн л тий. Тэгэл хүн бол тэгэл гаргалга хийд шүү дээ. Уус тэгэл тэр чинь тавилсан юм да. Хоёулаас айл гараараа ингэ. энэ чинь учраас нэг бас эрүүл мэнд талаас бас жоос гадагшлуулах хэрэгтэй байдаг юм уу юм байдаг ахгүй юм чинь бас аюултай өвчин болох магадaltaй болох бас гаргалгыг бол эрүүл хүмүүс эрүүл байхын тулд хийдэг шүү гэдгийг бас хэлээд таатай байна. Эрүүл Монгол хүндээ гар хангалгаа. Чиний асуулт асуултанд хариулахгүй шүү. Чи өмгөөч хариулаагүй. За хоёулыг нариулч таа. За энэ минийх биш шүү дээ. Чи ч өөрөөсөө дураараа юм би яасан. Тий. За асуулт өө сонгож байгаа юу? Энэ хоёрыг зэрэг хариулж болох гэдэг юм уу? За. Гар хангалах хийжсэн хамгийн эвгүй газар чинь ямар газар байсан бэ? Гоё асуулт. Хэдүүр хэвтэл би өвөөгийн доо нэг гар хангалах. Тэгээ өвөөгийн яг аль хэсэгт нь? Өвөөгийн орон дээр. Нэг өдөр хамгийн дээд тал нь хэдэн удаа тавьж байсан бэ? Йоо. Чагтэрч чинь. Гурав байсан юм аа, гурав байсан. Йоо. Энэ хизээ дуусах вэ? Хизээ болох вэ? Ямар асуулт. Юу руу яваад За асуулт хэсэг маань ингээд дууслаа. За манайх нар юу байна? Юу Хийж байна бас тий. Тань сайхан энүүдээ контентуудаа хийгээд хичүүлэгээл байжлаа шүү дээ. Байжлаа. Ямар юу хийж байгаа нэвтрүүлэг хийж байгаа. Бүгд ярианд нэг 160 битээр нэг season 2-аа бас эхлүүлсэн явж байгаа байхгүй. Бас удаж яг сонгуулийн үе хийж байгаа хүмүүс жоохон хилами гэж жоохон дөрөвгээд шарандаа хийжлээ л та. Сонгол ажиллаа. Яг сонгуулийн юу жоохон ажиллаж байгаанд ажилласан тийм нэвтрүүлэг. Тэгтээ тэрээ өргөлүүлж бас хийх хүсэлтэйсэн. Тустай гоё нэвтрүүлэг. Тэр Bubble Party гэсэн маш тийм. Яг өөрөө чинь үү? Тийм бит хоёрын. Тийм. Яа жоохон итгэлгүй харилаа. Би энэ талаар ярихгүй болохоор найз. За. Яг бүгд хэрэн дээр яг бит эсвэл Butterfly-тэй дугаар гэсэн. Гоё дугаарлсан бас тэргээс үзээд чимсэлмээр. 7 ногт нэг дугаар уу? 7 ногт нэг дугаар. Тиймэрхүү ингээл байжлаа юм дөө. За, шийдрэгээд байна. За миний хувьд бол корона мороно дашны балжны давхцсан өстө сайхан жил болж байгаа. Хамаг ажил өстө ингээд явферод ингээд оны бүхсэнд ирчлээ тий. Онгорсноос хойш ямар ч гэсэн энэ жилээс дан өөрөх юмнуудыг хийж эхэлж байгаа гэдгээ хэлэхэд бол таатай байна тий. Удахгүй цомог бол удахгүй гарна. Тэгээд нэг кино бас тоглолт гэсэн мэс энэ жил тоглолт угаасаа худлаа болсон тий. Тэнгүүд кино мань болохоор акшн төрлийн 60 минутын контент байхгүй. Тэгээд гэсэн чинь юу нэ арилжааны биш. Тэгээд дээрэс нь зардал өртөг өндөртэй хийц сайтай байлгахын тулд тэгж байгаа болохоор яг нөгөө спонсор дээр бол таг гацаастайгаа одоо 100 тусчлаа. Тэгээс л нэг хэцүү үе байгуулахаа бас спонсор ч гэсэн юм жоох юмуд. Тэгээд бас энэ миний контент дээр болохоор яг анх удаа Монголд акшн гэж байгаа нэгдүгürt эрсдэлтэй болохоор газар бас яа акшн яах вэ гэд нэгдүгürt гэж байгаа. Хоёрдугаарт яг нөгөө зүгээр арилжааны контент шиг баг зардлаар биш бүх юма тулгаж хийх гээд үзээд байгаа болохоор зардал нэлээд өндөртэй болоод байгаа. Тэгээд одоо энэ жил 3 кино зохиол бичсэн шүү дээ. Тэгээд кино баг бүрдсэн бүх юм бүрдсэн байгаа даа. Гэхдээ одоо спонсор дээр гаццсан байгаа. Гэхдээ бүр болохгүй бол тэрийг ирэх жил рүү болгоод одоо нөгөө бэлэн болсон цомгийн 5 дуу байгаа. Тэрийг энэ он дуустал шүү. Цацах төлөв. Ямар гэж ёо. Харин чөчөө. Ёо ямар гэж. Өмнө жил намайг сонгоцоор надад хасагтай байсан. Гацсан юм байсан. Ямар гэж лээ. Хайр дурлалын үед ямар вэ? Ямарчлаа. Чи одоо хайр дурлалын хаалттай харагдсан. Хаалттай биш ээ. Хаалттай цаашаа зүгээр нууцлагдсан бол гүйлтэй. Гүн. Энд ч одоо за өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3 найз хантай байсан. Эхнийх нь 3, дараагийнх нь 2, дараагийнх нь 4, тэгээ сүүлийн 2 жил сингл. Мэдээллийг ямар сайн зөвлөлөө бай. Одоо сингл. Тэгээ амар сайд манай чинь стори бас амар сайд дандаа юм нэг юм
long distance relationship. Харин тийм Яг тийм байс тийм мэдхгүй. Миний ийм асуудал байхгүй single хүмүүстэй. За яг харьцаж байгаа хүн байгаа юу? Тэний камерынхаа өмнө хэлж байна. Яг тэр одоо охинч үзэж байгаа шүү дээ. Бага. Тийм үү. Ямар олон юм бэ? Нэг бол өөд хаалга нэг бол өөд хаалга хаагдна гэсэн юм хоёр сонголттой. Маа сайн зал шууд огтуд үзчихвэл. Яадрахт. Тэгээд энэ талаар ярих юм уу? Энэ талаар би өөд ярихгүй тэр зүгээр жоохон найзгаа магтж хэлж гэдэг л. Алын найзсан олон жил хамт байгаагүй бол гоё залуу шүү. Тэгээд маа огтуд үзчихвэл хасдаг охин байх юм бол Follow дээр одоо линк нөө. Одоо л чиний болно. Харин амар олон вен октотой үлсэн. Өмнө жил би мэдгүй шижрэг хассан чи инстаграмаар намайг бүр алсан шүү дээ. Хассан ч нэ. Юугаа яриад байгаа юм. Мэдгүй шүү дээ. Шижрэг мэдгүй. Шижрэг байсан гэж мэдгүй байсан чинь. Цогцоо хугацаанд дүнд байна шүү дээ. Тийм тэгсэн чи яаж байгаа там манай шижрэг ахыг гэхтээ нэр гохин нэр гангатайгаа зайлмаа. Тэгээ би гохроод тассан даа. Тэр гартаа хөөхмэс. Гэтэ тэр гарсан ч бас. Мөртлөө надад хэлэг байх муухай. За хэлсэн байлаа ч та яах вэ? Таяр дөрж үүж байна. Өө мэдгүй би жоохон юм өөрийгөө хөгжүүлэх тал руу жоохон юм хичээгээд байгаа. Тэгээд ч нөгөө би бас та данзаас бод нэг юм миний нэг юм 3D анимашн нэг юм цацсан шүү дээ. Тийм тэрний чинь л бас. Тэр аяга гоё юм байхгүй байхгүй. Тэр бас надад бас мэдгүй миний бас амьдралд олж байгаа бас нэг амар гоё боломж гэж би хараад байгаа байхгүй. Тэгээд тэрний төлөө тэрэндээ бас гоё дүр бүтээгээд нэг юм арай нэг өөр өнцгөөс нэг K гэж хүнийг өөр талаас нь харуулъя гэж аяга бодоод байгаа. Тэгээд одоо нөгөө л нэг юм инээдтэй хөгжилтэй нөгөө нэг юм нээлттэй нэг юм залуу биш арай нэг өөр нэг юм алуурч. Хоолоо нэгэ сууж өөр төлөө Тэр кино болох юм уу? Тийм тэр болохоор кино байхгүй юу? Яг би тэгтээ энийг одоо хэлэх нь зөв мэдгүй бас ингэ жоохон нууцлын зэрэг юм байна л да. Яг зээл бас хэлж болох юм болохоор юм явс анимашн төгс анимашн Өөрөө бүр бүх зохиол мохолоо. би зохиол мөхөлийг бол манай тэр хийж байгаа залуучууд яг л залуу хүмүүс л хийж л байгаа байхгүй. Тэгээд анх удаа бас юм гоё юм хийх гээд байгаа. Тэгээ бас нэлээд гоё зохиолтой гэсэн. Тэгээ миний авч байгаа юм болохоор юм дүү болохоор юм жоохон дайсны төлөө. Тэсэнтэй нэг юм яг юм дүү байгаа. Тэгээд тэр тухаас гоё ажил эхлээд гоё болох гэж хүлээгээл ажиллаа да. Тийм хэмлэмсэнтэй. Nice. Шүүлээ гоё юм хэлчихлээ. Чаал юу? Юу шүүж Тарлаа л ээж. Бас хөдөлмөр шүү. Хаахлыг чинь үнийг хүсээд бас Хараад чадахгүй хүмүүс бас байдаг шүү. Жилийн хугацаанд бас хурдан Өнөөдрөөс CrossFit явуулсан шүү дээ. Өнөөдрөөс CrossFit явж эхэллээ. CrossFit би бас CrossFit хичээлэлд шүү дээ. Нэрээ сайн нэмсэн биш үү те. За манай хоёр ч одоо нөгөө амар гэдэг. Yes. Бүжгийн луг тариалагддаг тийм. Тэр яг одоо юу болж байгаа юм бол За би энэ дээр амар товчхон бүгд тодорхой ойлгомжтой хариулж өгөх. Одоо чинь амар production бол байгаа. Тэнгүүд одоо сүүлийн 2 3 жил хүмүүс тарцсан юм уу, яатсан юм уу гэдэг байна шүү дээ. Тэнгүүд бид нар ч одоо баг 10 хэдэн жил ингээ хамт тэг ингээд энийг хийгээ явцсан. Тэгээд одоо болохоор тусдаа ахиж өөрсдөө хөгжүүлэх хахад өөр юм руу орох хэрэгтэй шүү дээ. Одоо энэ бас бидний нас яг хийж бүтээгдэг дээрээ ирж байгаа тий. Тэрнээс яг ингээл бөөнөрө зуралтаал нэг юм руу ороод ингээд байдаг. Тэр бол яг одоо өнгөрцөн байгаа даахгүй. Тэгэхээр илүү яг энэ бүжиг суурьтай яг амар production суурьтай яг энэ амраар овоглоно гэдэг шиг баг тий. Бид нар бол тий хിവэрээ байгаа. Гэхдээ одоо нэг өөр төрөл рүү өөр одоо шинэ хүчээс өрөөд өөр юмд үзэж Тэгж байгаа л камертон шиг 20 жилийн тоглолт юм. тэрнээс нэг юм салт сарнаад ингээд байгаа юм бол байхгүй. Гэхдээ угсаа чинь олон жил хийцэн болохоор бас нэг хаяа нэг амьсгаах хэрэгтэй шүү дээ. Тэгэл одоо би нөө дуу кино мино гэж ингээд манай Kaios контентуудаа хийгээл бач комност энэ юмнуудаа хийгээл. амар ер нь 116 гэдэг үгүй холбоотой юу бүжиг. За яг тэрэн дээр бол 116 assassin гэж хоёр хамтлаг байгаа. Тэнгүүд энэ болохоор яг амар production-тэй сүүлийн хэдэн жил яг үндсэн бүжигчдэр явжсэн хүүхдүүд зүгээр хоёр хуваагдаад хоёр хамтлаг байгаад байгаа байхгүй. Гэтэ 116 одоо байхгүй хаа. Байхгүй. Амар production 100 гэж явахгүй хаа. Арай тэгж явахгүй. Бид ч бас манай найз ингээд болж мөлөөд ингээд сонин болмолоо бид нэг жоохон хагалцсан шүү дээ. Тэрнээс ч тэгэл яг тэр тустай хүн юм аяг л явж байгаа. Тэгэл бид ч тустай юм аяг л явж байгаа. Тийм л байгаа. Тэрнээс ч тийм.
Тэгэхээр яг нэг хэдэн жилдээ бас ингэ. Анх яг хэдүүлээ яаж вэ? Ах чинь Тавуулаа. тавлаа. Гэхдээ бас тэрнээс өмнө яг аймаг гэхээс өмнө UCM юу лээ? United Choreographers of Mongolia. Тэгээд 10-аад 9 үнэтэй ч үлээ. Тийм нэг сүнтэй тэгж эхэлж байгаа. Яг тэндээсээ нэг чигчгтэй үлдсэн тав нь яг салбар өөрийнхөө стилтэй бүжиглсэн шүү нэлээд тэгээд удаа л явсан да. Тэгээ бас Монголын нэг юм яг видео зорилго угс ахаас юм байсан юм. Ийм бүжиг гэдэг юм жоохон бороо ойлголттой бодос хүмүүс юм зөв мэдээллийг олж авч чадахгүй ч ингээл тийм байсан. Тэрийг эвдээ хэдүүлээ өөрчлөө. Залуучууд бүжиг гэж юу юм? Бас энэ годомжны одоо энэ чинь бас нэг соёл урлаг гэх юм уу? Тэгээ тухайн үед л годомжны ингэнгүүт нэг юм нэг хулиган те нэг юм годомжны гэдэг нэг том байл авангууд нэг юм хулгай хийж мэддэг одоо тийм ойлголттой годомжны бүжигчингүүд бүжиглдэг гэснээр тийм хулгай тийм хүн байдаг юм уу гэж тэгж боддог гэсэн баг тухайн хүмүүс. Тэгээ одоо болох шал эсрэгээр энэс ингэж амар их юм сурдаг энэ чинь бас бүжгийн боловсрол гэж юм байгаа байхгүй. Бүжгийг хүн бас амар хөгжүүлнэ мэдрэмж креатив тал руугаа ч юм эсвэл юм хүнтэй харилцаагаас эхлүүл ингэ нийгэмшиг ч юм хүмүүс байдаг. Анх одоо бид чинь бүжгийн үнэлэмжийг дээшлүүлэх бүжигчин уран бүтээлчтэй хамтарч ажилладаг болохоос биш ард нь бүжиг савсгандаг бишээ гэдэг тийм нэг тэгэнгүүт хинтлээ маш их дандаа нөгөө тайзны одоо нөгөө хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчтэйгээ дандаа нөгөө тайзны хөдөлгөөн дээр анхаарах найруулгыг хийх те дуучныг одоо чинь энд ирж тэдэг хавд зогсон те ийшээ харна ингэж хөдлөн тэнгууд бид нар энд нь ингэн те тэнгууд ийшээ очиж ингэн гэд сүүлийн 10 хэдэн жил хийсэн ажил бол тэр шүү дээ ер нь бол тий бүх дууч одоо бүх тоглолтууд клипүүд тайзны найруулга дэглэлт гэдэг одоо сүүлийн үеийн нэг телевизийн том шоунуудын тайзны найруулга гээл тэсэг болох эдээс би болох шал өөр юм байж тасалаа би болох жоох энэ ч бас нэг хоёр төрөл байгаа байхгүй дэглэлт тайзны гэдэг нөгөө талаа underground freestyle юм cyber jam battle гэдэг нэг юм байдаг байхгүй яг видео талаа энэ талаа тэр талаа явсан тэгээд Монголд бол одоо нэг юм тухайн юм бүжгийн level гэж байгаа шүү дээ Монгол нэг бүр ингээд хойно явжсан одоо л яг одоогийн залуучууд бүжиглж байгаа стил тэгээд тэр level бол яг дэлхийдээ баг ингээд явж байгаа шүү амар шүү манайхаа гэж хэлмээр байна за Энэ удаагийн спешиал хамтрагчаар Monteveno. Тэр сүүлд ингээд зөндөө ингээд бичлэг харагдсан амар их байт юм бэл. Би одоо хаагуурн ч юу хийж явж байгаа. Одоо юу яас одоо бүжиглдэг хүүхдүүдийн давлгаа 12 11 онд бүр орж ирсэн те. Бүжиглдэггүй хүн байхгүй болтлоо бүр ингээд яг Am Production-ыг 11 онд байгуулагдчихсан шүү дээ. Тэгээл нэг жил 2 жилийн дараа гэхэд л бүх залуучууд бүжиглдэг. Нэг юм тренд байсан. Бид ч одоо монголчууд нэг юм шорт шүү дээ. Яг шорт нь болохоор яг 10-аас 11-ээс 12 оны үед л бүжиг өс дараа нэг юм фитнес боллоо яалаа бид бүх залуучууд амар юм. Тэгээ шивээс боллоо. Нэг шивээстэй ус гарч амар давлгаанууд нөөцлөгдөд байдгаас. Нэг хөгжимчд гарч ирээ. Тийм амар. Тэгээ бүжгийн үед нэр яг ингэсэн юм шүү дээ. Яг тэр үед давлгаа болоод тэнгүүд яг тиймд одоо бидний сургалтын систем сүулдэ нэлээд сайжраад ирж байгаа шүү дээ. Яг ингэхтэй тэгхтэй гэдэг бүх юм ойлгомжтой болоод тэнгүүд яг дуртай бүжиглдэг биш юм байна гэж ойлгоод тэгээд дуртай бүжиглдэг юм байна гэж ойлгоод бас уналт орж ирж байгаа байхгүй юу. Ингээд шуурж ирсэн хүмүүс ч яг нөгөө нэг жоохон мэрэгжлийн төвшин лөө одоо 13 4 5 он л яг мэрэгжлийн төвшин лөө ороод эхлэхээр дуртай бүжиглчдэг юм байна гэж уналтанд орж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо тэр уналтаас одоо яг нөө бүжиглж байгаа актив байгаа дүүнэр одоо буцаад босч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингэдэг байхгүй одоо жишээ нь тэр тухайн гэсэн бизнесээс юмаа мэдхгүй юу зааж байгаач мэдхгүй юм хүмүүс байгаа байхгүй. Тэгээд л бэлтгэлийн цаг нь болохоор яг юм байдаг. Одоо жишээ нь 7-ны 7 өдөр өдрийн баг 7-8 цаг бэлтгэл хийдэг. Ямар ч үр дүнгүй зүгээр нэг юм хийгээл юу яад ойлгохгүй. Юунд бэлдээд байгаагаа мэдгүй яагаад байгаа ч мэдгүй. Яг тэр гоё л юм яг яг юм албаас нэг юм гоё. Тэгэл одоо тийм эсрэгээр амар боломжтой болцоо. Одоо чи бүжиг сая гэх юм бол 7 хоногийн 3 өдөр нэг цагаар бэлтгэл хийхэд тэнцээ миний тэнцээ өмнө 7 хоногийн өдөр 7 хоногийн өдөрч 7 өдөр 8 цагаар бэлтгэл хийдэг байснаас илүү тийм мэдлийг авах илүү хурдан хөгжих юм боломжтой болох залуучтай та бас бүжиглээ гэж байлаа. Ер нь бүжиг сонирхож байгаа хүмүүс бол тэ нэлээд сонсож яах вэ? Тэгээд одоо бас нэг авууштай юм гэхээр бид баг 6-7 жил ингээд яг сургалтын систем нь ямар байх ёстой юм те яг basic нь юу юм нэмээд юу юм гэдэг юмыг бид нэр ойлгох гэж өөрсдөө баг фейлдэл яг юу хийгээд байгаа мэдэхгүй гэхдээ ингээл ямар ч сан ингээл
чуган алдахгүй явсараа 6-7 жил авсан мэдлэгийг нэг сарын дотор л одоо хүүхдүүд бүгд авч байгаа байхгүй. Яг эндээс эхлэх ёстой. Тэрийг үз ингэн энэ дасгалуудыг хий, ингэх юм бол эн чи хөгжин, тэгвэл эн чи хөгжин гэд бүх юм ойлгомжтой болсон. Одоо тэгээ яг сургалт явагдаж байгаа гэсэн үг үү тийм. Сургалтууд энэ тийм байгаа. Гэхдээ манайх нэг бас жоохон нэг юм жоохон маркетинг татлаа жоохон жоохон гэхдээ ганц гайгүй сайн хийж байгаа 100 тэгэл гой юм гээл тэгэл гой зөвшнөл хийж байгаа. Өөр бас тэрээс гадна бас өөр юм яг юм бас юм бүжгэлтийг залууч зөндөө байдаг. Энэ зөндөө сургалтууд байгаа. Юу заавал нөө өсвөр насндаа биш нэлээ ингээд нөгөө нэг насмаас явцсан ч юм уу бүжгээ хөвсөлгүй хүмүүс нэг өөртөө ихтгэл. Би одоо тэрийг л батлъя гэж бодож байна шүү дээ. Одоо би бүжгэлээ 3 жил болж байгаа байхгүй. Тэгээ мэдгүй цаг хугацааны ихээр ингээд ямар ч юм бүжгийн эвслэг гэдэг юм ингээд баг байхгүй удаад байхгүй. Мэдгүй би нэг 30 гараад ч юм 35 автай болоод ч юм найзууд байхад буцаж бүжгэлч хараалал гэж бодоод. Тэгэх юм бол бас тэр энэс бас нэг жоохон мотивашн бас бүжгэлж. Одоо өмнөх үе бодвол бүжиг яг нөө зүгээр залуучуудын хийцгүй залуучуудын хийдэг юм гэж ойлгох хүмүүс нийгэм өөрөө харахаа болцсон. Тэгээ эн чинь өөрөө ийм тусдаа соёл яг хүмүүс ингээ энэгээр хөгжөөд энэ амьдралд нь хэрэг болоод байна. Тэгээ дээрэс нь бидний гол бас нэг юм ч гэсэн яг энэ амар продакшны залуучууд ингээ бүжгээр ингээ явж ирсэн аа болохгүй болохоор энэ бүжгийг хайцсан ч юм уу тийм ойлголт өгөхийг хүсдэг. Угаасаа бид нар яг энэ бүжиг суурин дээр ахаал нэг урлагтаагаад ингээл зуралдаал юм хийх гэж хичээж байгаа. Тэгэхээр яг гадны охны хувьд болохоор 40 50 60-тай бүжигчд нь бүжиглэл хэвээр байж байгаа байхгүй. Тэгвэл Монголд л болохоор нэг энэ ажилгүйдээ бүжиглээд байна гэсэн бодлоос одоо гэхдээ тэр нь бол эвдэгдсэн байна. Бид ч гэсэн одоо ер нь бол бүр бол бүжиглэхээ болж байгаагүй. Яг тэгэхээр энэ бидний бүгдээрийнхэн давуу тал. 30 жил хийгээд ирсэн. Тэгэхээр яг одоохонд яг юм өөр салбарлуу ингээ хүч үзэж байгаа ч гэсэн мэдээж энэ дээр нь бүжиг орж ирнэ. Нөө юу гэдэг чинь манай одоо үзэгчд би цаа одоо нэг гайхаад байдаг байхгүй юу? Юу үзэх байхгүй юу? Асуултууд гэдэг чинь нэг асуулт класс хэвчүүлэг. Үгүй асуулт шээ. Асуулт би нэрийг мартчихжээ. Нэг төөгөө гэж хамгийн нөө төөгөө гэдэг. Тийм кай нэг тийм шиг. Яагаад яг тийм харилцаатай болцсон юм бэ гэх юм уу? Яагаад дургүй гэдэг юм? Тэр угаасаа л яг эхнээс нь гоё нэг ойлгомжтой шүү дээ. Юу болцсон юм бол? Угаасаа ингээд бит хоёр бидний тэгээ гоё найзууд юм гоё хамт олон байгаа шүү дээ. Тэгээд хамт ихлээл янз бүрийн хийгээл үзтээ. Тэгэл байж ирснээр тэгэл нэг өөрөө нэг яг нэг юм янз бүрийн нэг скам хийж мэд хүүхдүүд тарих байх угаач байгаа сонь имиж мэ. Яг тэр үед нь ч гэсэн ингээл тоохгүй тэгэл нийжлэг гэл. Тэгчихсэн нэг миний бас нэг юм хүн болгож лимит байгаа шүү дээ. Хязгаар гэж байгаа шүү дээ. Тэр хязгаарыг яг тэр нэг подкаст нэг өөрөө хийдэж хэлсэн байхгүй. Тэгээ маа найзууд наваа ингээ үзий яддаг. Тэгээ би ингээд амар ингээд дэвшээдэг ингээд монтыг явуулсан. Маа найз наваа одоо л үзий яддаг маддаг юм тэр. Тэгээ тэрийг сонсоод зүг би яг угаасаа энэ хүмүүс миний найз биш юм байна гэдгийг ойлгоо. Би үүтэй би хайж ямар шаардлага байхгүй юм уус. Тэгэл тэрнээс хойш л юм жоо тийм болцолтой. Таач үзий ядаач гэгцэн. Яг ерөнхийдөө бол угаа тэгэл нөгөө нэг юм ер нь л ингээд хамт олуулаа явж байгаа залуучуудын дунд мэдээж цаг хугацааны ихээр тийч 10 хэдэн жил явчихж байгаа болохоор нэг тийм харилцааны тийм үүснэ л дээ. Тэгээд яг манай нэг маань тэгж яасан гэхдээ яг гол нь бидний нэг маань тэгж яасан. Тэгээд одоо яг гол юм нь болохоор яг тэр подкастн дээр яагаад тэгж ярьсныг л ерөөсөй ойлгохгүй л дээ. Хараа ийм өөрөө яг юу болсон юм болоо. биш тэрнээс өмнө болохоор нэг юм болсон байхгүй. Одоо чинь нэг нөхцөл байдал үүсээд тэн дээр өөрөө ингээд нэг эвгүй байдал үүсчихээд өөрөө зүвтгэн өөрөө ингээд өмөрөд идэх хүн байдаг шүү дээ. Яг тийм бохгүй юу? Үгүй бусдын ингэ сонсч моосдгүй. Тэгэл тэр нь айс ойлгохдаг юмс найз шүү дээ. насаараа л ойлгосон шүү. За окей тийм ээ тийм. За чиний зүг тийм ээ окей гэдэг хэмжил тэр ч тийм амар үзий ядсан бац тийм яаж болохгүй. Би бас нэг бас амар жоохон доггүй юм өсвөр насны хүүхдүүд байгаа шүү дээ. Яг ингэ амьдралаа ингээд утгууч мэдэхгүй яг яахаа мэдэхгүй явж байгаа хүүхдүүд ингэж юм brain wash буруу сумлахаа Тэр тийм яасан бүжээ хүүхдүүд аюулгүй гой юм бэлгэлсэн байхгүй нэг зааж өгөө те чи бүжээ ингэ зүйл юм байна те бүжиглэх юм бол ийм бодлоо ингэж гоё олон ч юм уу ийм сайхан байна гэдэг юм яажсэн чи яг эсэргээр гарч яг эсэргээр болоод тэр хүний сонголт л доо тэгэл яг гэхдээ яг зүгээр ингээд ярианд ингэ сонсох юм бол буруу юм ял яриаггүй л дээ. Гэхдээ гол нь юм чинь газар дээр бууж жоох амьдралтай яг юм хүн болгоны нөөц өөр те нэг иймэрхүү тэр талаасаа биш яг уу ингээд шууд ингээд нэг юм юу мэрч юм те. Юу мэрч. Тэр тал дээр бол жоохон сонирхол санагдсан. Яг зүгээр ер нь за ингээд эцэстэн зүгээр л дүгнэхэд яг
бидэд бол тэгс нэг үзий ядаж мадаад байхгүй угаасаа олон жилийн дунд Мэн одоо л үзий ядаж байгаа шүү дээ. За тэр яг байж байгаа. Одоо бидэд бол ингэ байж байгаа шүү дээ. Нэг үлдсэн амар продакшн үлдсэн хэдэн найзууд нь. Тэнгүүт нөгөө хүмүүс нэг ингэ нэг эвгүй байдал үүсгээд ингэснээ бүгд мэдж байгаа шүү юу болсныг. Тэнгүүт тэрэн дээр өөр ингэ за одоо арай өгш ингэ жоохон зайтай байж байгаа шүү. Тэгээ байж чарн тэр подкаст нэр яг тиймэрхүү юм ярьж мараад. Тэгтэн бид нэг удаа дууссан. Өмнө нь бол ингээл хүмүүс тэгж яриад байна. Одоо лекцэн дээр сүүлийн үед хүртэл лекцэн дээр ингээ бидний талаар ингээ сөрөг мэдээл одоо нөгөө хүүхдүүдэд өгöd байгаа шүү дээ. Тэгэхэд бид нар хүртэл бас дугаалаа байхгүй. Тэгээд яг тэр подкастн дээр л бид нэр яг нэг л стори хийсэн те. Тэгж нэг бас нэг дуурахгүй бол бид нар чимээгүй байгаад тахаар за яахтэй гэд байгаад тахаар нөгөө хүмүүс маань бүр ингээл ахгүй. Тэгэхээр яг нэг дуурсан. Гэхдээ энэ бас одоо нэг дууралт болчихвоо гэж. За ингээ хоёр дахь дууралт шиг болчихлоо. Яг тэр зөвдгөлөө хийж байна. Ер нь найзуудад нэг юм байдаг шүү. Гэхдээ яахтай тэг хүний л амьдрал шүү дээ. Яг цаац болвол зүгээр юм байна. Өөр молкагүй шүү зүгээр. Факт шүү дээ. Факт үс юм болсон. Йоо, гадагшаа хэдэн зэнд явсан. Гадагшаа явах чинь л угаасаа л яг нэг бүжиг гэдээс юм гоё нээж өгсөн гэх юм уу. Тэмцээнд би яг анх 11 онд өвн явсан асуудал тэгээд мэдгүй төвхлээс л та. Тэгээ ер нь нэг үе явдаг байсан нэлээ ингэж гадагшаа очиж тэмцээнд оролцох хүсдэг. Тэмцээ очиж гоё найз нөхдөд болоо шинэ орчин шинэ мэдрэмж шинэ мэдлэг гэдэг зүйлийг олж аваад тэгээ ирээд тэргээ энэ хүүхд байгаа за найзууд болон юм дүүнэртэй ч юм хуваалцахайг дуртай. Тийм байсан. Тэгээ нэлээ явсаас тэмцээнд оролцсон. Тэгээд нэг амар мундаг аваагаа авч амжилт гаргаагүй ч гэсэн тийч очиж юм гоё яг орчин мэдээж гоё байсан. Тийм тухай. Тэгэхээр би одоо карантин дээр дахиад явъя гэж нэлээд бодож байгаа. Ер нь явах хэрэгтэй. Ер нь юм үзэж нүдтэй л гэдэг шүү дээ. Ер нь явах хэрэгтэй. Заавал яв. Нарутогийн фэн тий? Наруто. Гоё. Аним үзэх дуртай. Аним гоё инспирэшн. Нарутогоос өөр одоо нэг сүүл ямар нэг аним үзсэн үү? Шинэ аним уу? Би тэр нэг яг нэрийг одоо санахгүй. Ямс Netflix дээр бас нэг аним. Demon Slayer. Demon Slayer үзсэн. Бөөс нэг мэдхгүй яриад байгаа юм. би жаныг үздэггүй л дээ. Тэр тэгшээ хүртэл үздэг юм байна уу? Оо вау. Аним гоё шүү дээ. Гоё тийм зэрлэг зөндөө сургамжтай байдаг шүү дээ. Тэгэл ингээл одоо бас ингээд би ингээд бүжгийн миний карьер гэж байгаа шүү дээ. Манусийн карьер байгаа шүү дээ. Яг харангуйч яг тийм байх ингээл анх ингээл зүгээр нэг бацаанууд юугаач мэдгүй. Энэ чимээж таних үед нэгэд хүүхд нийлэл бүжиглээл хоорондоо өсөлтөж гоё найз нөхдөд болоод юм гоё хамт олонтой болоод тэгэл тэр нь хөгжиж яваал дараагийн төвшөнд очивол юм гацгаа тэмцээнд орж Монголын тэмцээнд яалж малаал тий юм гоё досмж бүтээгэл тэгэл одоо эргэл харангууд амар ингээл гоё байхгүй. Яг нэг миний бүжиглээд их муу байсан юм надад байхгүй. Одоо дандаа л одоо ингээл маа найз тэгэл харангууд ингээл одоо шинэ панкэнжер тэмнээ байна тий одоо ингээл гиталт тэгэл юм гоё залуучууд бас нэг юм гоё кулчур тий юм гоё юм авчраал өгч тий бүгд л ингэ салбартай л явж тийм бусдаар бол нэг хүнээс бусдаар бол тэгэл гоё л байхгүй нэ. Аа байхгүй. Үнээр гомцтэй. Японд очиж тэмцээнд орж ирсэн үү? Япон явж үзээд гэж боддог юм. Удахгүй гэхдээ үзэх гээд ах шиг байна. Ер нь ингээд нэг би өөрөө нэг амар бүжгэлт үзсэн. Ингээд бүжгийн бичлэг үзэхээр дандаа Япон бүжгчдийн бичлэг үздэг байхгүй юу? Тэнгүүтээ ингээд Японч нэг бүжгэлтөө шиг зэрэгтэй мөрчл нэг амар бүжгэлт үздэг юм чинь. Тийм Япон хүмүүс юу амар шүү дээ жоох. Тийм амар нэг юм. Өргөр мэдгүй. Самурай нинжа нэг тусанд Хийхээрээ тулгачих гал тийм хийсэн юм аа ингээл. Тэгэл яг нийгэм л болоход хийж амар байдаг л байна. Энд хөгжлөн шалгуур юм чинь тий. Боломж бололцоо гэдэг нэг энэ бодлоо зөв Монгол бүжиг гэдэг юм яг утгаараа хөгжөөд яг 10 жил болж байгаа байхгүй. Яг хамгийн максимум 10 жил. Тэнгүүд гадаадд дэлхийд ингээд жишээ нь Америк ч юм уу те 40 50 жил явсгал гэдэг юм те гүлч хөгжөөд 40 50 жил болсон юм. Эдгээр юм ахлаад байгаа даахгүй. Тэгээ бид л 10 настай хүүхдүүдлээ гэсэн үг л тэгсэн мөртлөө бас нэг юм утгааргүй мундаг явж байгаа. Тэгээ гоё шүү дээ. Бүжиг юм гоё. Бүжгийн амьдрал гоё. Ер нь хүнд амар өөртөө итгэл өгдөг бах тий. Амар өгдөг бах тий. Гэхдээ яг бүжгээс одоо чи миний хувьд авсан юм гэх юм бол жишээ зүгээр амар сайн ярьж сурсан ч юм уу тий. Одоо чи данд яг энэ өөрийнхөө мэдэрж байгаа мэдрэмжийг хүнд ойлгуулах гэж одоо чинь орж ирж байгаа бүх одоо чинь бидний сургалтаар хэдэн мянган хүүхдүүд ингээд өчнө олон жилийн турш ингээд өнгөрцөн баа шүү. Тэгээд тэр хүүхд болгонд
яг ингэж бүгдэнд нь лекц ордог байсан. Тэгэнгүүт өөрийнхөө мэдэрч байгаа одоо чинь дэглэлтэй хүртэл тайлбарлахын тулд тэр хүмүүс бүх мэдрэмж, feeling, бүх юм ингэ ярьж өгдөг байсан. Тэгээд энэ яриан дээр нь амар сайн нөлөөлсөн тий. Тэгээд дээрэс нь хөгжмийг мэдрэх одоо чи тэрэн дэнгүүд кино руу яаж орсон гэхээр кино үзээд бүжигчд аян амар сайн хүлээж авдаг тий. Ямар сцен дээр ямар ая яваад байна тий. Яг энэ ууртай хэсгээр нэгсэн байна, гунигийн хэсгээр нэгсэн байна ч юм уу те. Тэр нюансуудыг аягүй сайн мэд, салгаж сонсч мэддэг. Тэр хамгийн аян Монгол мастер гэж залуу байсан. Протокол гадалтаж л нэг залуу байсан. Мастер бас гоё юм. Мастер бас даачин түвшинд авч тэр залуу ингэ хичээл олж байгаа хгүй. Тэгвэл би ингэ яг зөндөө ингэ хичээл ордог заадаг зүйл хөдөлгөөн заагаал ингээл өнгөрчдөөс тэнгуү тэр залуу олж бидэд хичээл ордог юм арга барилаас зааж өгч амар олон хэлтэй бүх юм өөр одоо жишээ нь бэлтгэлийг ядацсан байгаа шүү дээ. Чаа дээш наас чигтүүлээд ингээд чиний creativity хөгжүүлдэг юм дасгал байгаа байхгүй. За чи одоо ингээд өөрөө төсөөлтэй далаа ирдэг төсөөл нүдэрээ тийшээ хөвцөн. Тэгээ чиний гат чинь чиний хамгийн дуртай уух зүйл чинь байна. Даатах ингээд амс тий. Тэгээд ингээд даатах мэдэр ингээд арай төсөөлтэй чиний данаа төсөөл гэсэн тэр хүний бүжигчний тэр creativity гэдэг зүйлээс амар хөгжүүлдэг. Дахиад энэ бас энийг би маш аян ч юм уу эсвэл юм хичээлээс авах ингээд суух боломжгүй юм ингээд зааж өгдөг бас. Нэг юм арай өөр төрлийн. За сэжрэгийн тайпны охиныг ярина одоо. Oh my god. Ямар амар орж ирж байна. За ярил л та. Ярил л та. Яасан. Бүжгийн талаар бол хангалттай гоё мэдээллүүд авч чадлаа. Тэгээ тийм болохоор тэгээ зах цухаас нь хэлж өглөө. Ядаргатай тий. За ер нь бол яг нэг тийм одоо нэг хідүүлээч ч гэх шиг. Би одоо эрэхтэй байна. Хідүүлээс нэг бид нар чинь нэг юу гэхэд яриад байгаа юм бэ? Манус чинь нэг тий нэг хэдэн жилийн өмнө нэг ийм хүн сонирхдаг яг ийм л урт үстэй ийм гоё охин ийм нэг гоё биетэй митэйгээ нэг детальчилсан нэг ийм хүн сонирхдаг байсан шүү дээ. За тэрийг гээд байгаа. Үгүй одоо болохоор чи яг тэгж сонирхож байгаа нь бол ерөнхийд нь нэг тийм за нэг тиймэрхүү зан ааштай нэг тийм яриамаар нийлдэг гэдгээр нь сонирхож байна уу? Ямар хүн сонирхож байна? За мэдээж эхлээд харагдах байдал бие авч яваа байдал тий. Хоёрдугаарт мэдээж хэр зэгцтэй ярьж ийн яаж ийн гэж тий. Балаа юм яриад байна уу тий. Эсвэл юм зэгцтэй ингээ хүнд ойлгохоор ярьж ийн үү хүний яриаг сонсчоод сонирхолтой зөв хийгээд ярьж балаа гэдэг ямар амар тулгаж хандаж хэлвэ. За тэгээд ер нь бол тэгээд мэдээж тэр шалгуурууд бол мэдээж шүү дээ. Тэгээд одоо ер нь бол юу нэр чимтэй нэг юм хамтрагч сонин гэхгүй юугаас ямар хамтрагч байна. Одоо чинь сонирхдаг тайп нь гэхээр одоо чинь ийм гэрээ авгаа ч юм уу, эрх муур ч юм уу тийм биш. Ийм амар нэрслүүд байж зүгээр чи биш тийм юм өөр юм алтер ертөнцид биш тийм өөр чи эмхтэй хөлбөр байгаа заяа. Яг чи зөө эмхтэй чи зөө. Чи тэр үнтэй үерхэж чадахгүй гэж асуусан шүү дээ. Амар юм хэцүү асуулт байгаа. би шууд ярвах юм байна. Ярвах юм байна. Өөрийгөө бодсон чинь. Яг өөрийнхөө эмхтэй бол одоо эмхтэй кай ингэ байс. Тэгээд тэрнтэй ингээд одоо ч өөр нэг ертөнцтэй нэг юм яг ч юм уу нэг юм охин бохгүй. Яг энэ миний яг туулсан эмхтэй хөлбөр. Тэнгүүтээ чи тэр үнтэй үерхэж чадах уу? Чи чадах уу? Соён боо. гэж толгороо өдрөөл болдог гэж боддог шүү. За яасан Соён соён охин бол амар сонирхол байна. Би бүр энэ ярихчихсан юм бүр яг ингээд гэрээ авгаа ирэх мөр гэг байхтай зүгээр нөө хамтлагыг хэлж байгаа байхгүй одоо чинь. тийм нэрсэл байд юм уу бас. Үгүй зүгээр л би зүрлүүлээл тайдад ойлгомжтой. Чи cat woman тайптай юм байна. За байж та ёо би бүр ярихчихсан юм аа бүр отлоо байна. За тайпны охин гэсэн шүү дээ. За та бүр байж чимээ ёо. Тэгэхээр ер нь бол нэг заа нэг юм хамт ингээд хичээж зүтгээд тий ойлгож байна уу? Юунд гэж амьдрал хичээж зүтгээд хамтдаа яриад партнер тэгээд шууд ингээд яахгүй штэ нөгөө танилцаагүй ээжээс хамт хичээж зүтгэхгүй штэ ер нь ингээд ерөнхийдөө тий тэр нь хилцсэн штэ бид рүү ингээд яриа нь ойлгомжтой зэгцтэй ингээд нэг өөр ингэсэн бодолтой тий тэгээд энэ би гоё аваа. За тэгээд ярьж эхлэхээс өмнө юу гэнэ арах юм? Та ойлгомжтой штэ тэр чи би яаж авч байгааг энэ л харна штэ. Мөмин үү? Тэгээд араас нь яриа За таагаар угаасаа яриа шүү. Ямар авгаа гэсэн мэ гэрээ авгаа. Зүгээр яг тэ нөгөө охтуудыг тэгдэж шүү. Одоо чинь зарим охтууд чинь нэг юм гэрээ авгаа болох гэдэг юм шиг юм л бол ингээд хүүхэд ч юм уу тэ нэг ийм биш тэр чинь бас тустай амьдралтай карьертай байх хэрэгтэй, зорилготой байх хэрэгтэй, зорилгоо төлөө хөдөлмөрлөх цагтаа байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр надад ер нь бол тийм эмхтэй хүн хэрэгтэй байгаа байхгүй одоо ер нь. Гэрээ авгаа юу?
Биш. Йоо. Бата юм яриараа гэдэг чи бата. Би тэгвэл ямар тайп вэ? Чи одоо хойлоос найзлаадаас удаж штэ. За ямар type вэ гэж үгсэн юм. Одоо тэр нэг гэрээ авгаа ирэх мөр юу жилээ тийм нэр өгөөл. Үгүй чи яг бас тэгэл хөөрхөн хөдөлмөрлөл тэгэл явж илээ штэ бас. Тэгээ юу гэрээ авгаа биш юм уу? Үгүй чамаг тэрний би юусоо тэрийг бодож үзээгүй юм байна. Ямар юм. Энэ харин намайг дандаа ингэдэг байхгүй. Тэг хүмүүс нөгөө Эмхтэй байсан юм уу? эмхтэй гэж юусоо харж байгаагүй ч гэх шиг амар байна. Тийм л байна. Type-ны охин гэсэн чинь мөрөөдлийн охиноо яриулж юу болгоод байгаа юм бэ гэсэн. Нааш тааш ингээд хамт ингэж зүсж орж ирээд ингээд хэрэгтэй юм байна шүү дээ. Анх уулзсан эмэгтэйнийхээ юуг нь хайдаг вэ гэж асуух хэрэгтэйсэн байхгүй чи эмэгтэй хүний чи өөр асуулт чинь нэг юм юунд таадаг Харин тийм ээ. За би анхны Тэгээ бие авч явах байсан шүү дээ. асуултаа зүгээр яг юм тоочны ганц юм асууж байгаа. хүмүүс чинь шууд нөгөө нэг учиргүй ингээл амар хүнд төрлөөр биш. Одоо жишээлбэл юу гэдэг аним үзэх дуртай, тэгэх дуртай, ингэх дуртай гэх нэг юм тодорхой. Чи болохоор амар гүн ухаанаар ингээ яриад байгаа байхгүй. Зүгээр хөнгөн асуусан Тэг юм. хөнгөн асууж байгаа. намхаа хүмүүстэй Нүрээ боддгоо биегаа явж авдаг зигзгэр өгдөг дээ шүү дээ. Тэгэл болно шүү дээ. Нүрээ боддог вэ? Тийм. Бараг боддгоо. орич Дээр нэг амар бодмолох юм дээр. Бодлоо. Кай. юу би надаас ч нэг тэгэл үсэвэл ойлгомжтой тэгэл Топ модель. Нарутагаас нэг дүртэй болж ивэл хинтэй болсон юм ихтэй. наач гоё асуулт байна. Би нөө цагаан нүдтэй хин билээ тэрнтэй. Хината. Хинатай Би надад шүү дээ. Тийм шүү дээ. Jump тийм зураг гэдэг шүү дээ. Хинатай ч эмэгтэй нөө Сакура хинатай Сакура хината хоёроос өөр, цанатай гураас өөр. цунат Хината ч өгсөн. өө мэдгүй хариулж чадахгүй байна уу их тийж нэг амар тийж бодож ирсэн юм бол байхгүй. За манай дөөр гоё олон нийтэд үзэж байгааг хэлчихье гэж бодсон юм байна юу? Энд ихтэй ямар За энэ бичлэг үзэн суугаа. Ээжтэй авда. Гэрхэндээ минь дэмжүүлээ. Тэгээд би энэ зүйл залуучдыг яг сүүлийн үед уриалж байгаа юм. Гой бүжиглээсэй гэж уриалж байгаа. Тэгээд энийг үзэж байгаа залуучууд байх юм бол өөртөө жоохон цаг гаргаад, жоохон зориг гаргаад очиод үзээрэй, суугаад үзээрэй гэж бас уриалмаарай. Клаб бүжиглэх юу гэдэг юм уу? Анги гэдэг юм. Одоо клабд чинь амар ингээл электромлэгтэй гинт ингээл бас жоохон өөр онцгой харагдаж шүү дээ. айн дээр Тэмүүд нэг нэг клабын аял салгахаар ямар хөнгөн те? бүжиглэх мэддэг шүү дээ. Тэгэхээр яах ёстой бол. Тэгэхээр яг бол ахаа. Йоо. Мэдгүй одоо. Тэгээд болох гэдэг. Гэхдээ яг ингээ хэмнэлтэд орсон үсэг гид айн салгагдангууд яхаа мэддэг шүү дээ. Яг уустай нэг юм хэлэх юм бөксөө хөдөлгөөд байдаг байхгүй. Тэгэд би яхаа бас бөксөө хөдөлгөх Клабд чи бүжиглэж байгаа шүү дээ. Бүжиглэж байгаа шүү дээ. Чи бүжиг хичээллээ гэж чи бүжиглэж байгаа шүү дээ. Тэр чинь бүжиг байхгүй юу? Чиний бүжиг Чи стрессээ ингээд тайлаад өөрийн хөөрөө тэнд тэгэл байж байгаа шүү дээ. тэгэл чиний ай солигдоход айн дээр яаж төлөв мэдхгүй байх зүйл биш баг. Зүгээр л хамаагүй зүгээр л яг хөө тэрэн дээр гоё харагдчих ч юм уу те нэг юм жоохон гоё өвсөлтэй ч бол юм их яг бүжиг сууссан чи ямар нэг бүжиг юм гэдэг юм чадвартай бол бас чинь давуу тал олон суух. Тэрнээс л клаб бол клабчтай клабад яах ёстой бүжиглэх ёстой бүжиглдэг л баггүй юу зүгээр өөрийнхөө л байх ёстой. Тэр нэг би бас энийг бас амар их подкаст бол янз бүр ярьж байгаа. Тэр ингээд ийм экспериментал гэж нэг юм төрөл байхгүй бүжиг төлбөр ингээд бүжиг найс гэх. экспериментал аа. Тийм яа нэг чи ингээд дотор ч байгаа мэдрэмжээ гаргаад зүгээр аян дээр бүжиглэж байгаа зөө. Тэгээд нэг удаа нэг Франц нэг залуу жоох юм сони эвгүй хөдлөөд тэр нэг залуу хаа гэ амар чагаа нийцэх ингээд барах ингээд нэг шоолч хүмүүс шоолдог. Тэр шиг тэгцэх байхгүй нэг залуу. Би бас доцоо нийцэх байхгүй. Тэрэж нэм шиг цогсоосноо сая хийнээс гэж уурлаа зөө. Чамд тийм биш клаб чинь тэмцэн дээр. Аа. Чамд ингээд хүний тийм мэдрэмж те ингээд гаргаж байгаа юм мэдрэмж юм ингэж шүүж шоолох хинт ч байхгүй. Ямар ч хүн тийм байхгүй гэж хэлсэн. Тэгэл би өөрөө ямар тэнэг Дотроо юу? Сая дотроо инээчдэг би одоо би яагаад л ийсэн. Би яагаад тэгтээ нэр энэ гэж байгаа. Манайхан бас нэг жоохон юм хөө хүний дотоод мэдрэмж бол юм хөний шүүх гэдэг чамд ямар ч хүнд тийм юм байхгүй шүү. Тэнгүүд нөгөө нэг тэгж болоод байгуул тэгэд хүмүүс нөө шаалдаг болохоор эсрэгээрээ нөө хүмүүс чоолоолохгүй тулд амар хичээдэг хүмүүс амар их гарч ирээд. Одоо чамаа ингээд шоолоо чинь хийж байгаа юм чи ингээд үнэлэхгүй ч юм шоолоод гэдэг юм бол чи юм хийхгүй шүү дээ. Тэгэхээр чи хүсэхгүй шүү дээ. Тэгээд яг энтэй адилхан юм амар аяастай юм залуучууд ингээд гарч ирээд юм хийх гээд ингээд явах гэсэн чинь
энэс болоод болцсон нөгөө нэг агасын гэрэл орч ингээд унтарсан түүхэд амар их байгаа хөө Монгол. Тэгээ бити тийм байгаа залуучууд инээ гоё дэмжээр эндээ гоё орон өгж байгаа хайрлаа. Яг тэдний нэг шүү дээ. Тийм байна. Шоолж ингээ бүжгэлжсэн байхгүй. Тарцсан царайтай. Би бас нэг юм шиг. Тэгсэн чинь нэг манай найз ирсэн. Манай их чамайг харсан гэсэн шүү дээ. Нөгөө та найз чи давгүй. Тэгтээ бүжгэлж чаддаггүй юм байл шүү дээ. Тэгэл би ингээл клуб зүгээр ингээл юм надад уугаа суучдаг. Охин найздаг байсан. Аясын гэрэлд очиг ингэж манайхан ингэж За дуусах. за зүгэлээ. За би нэг юм хэлээ да. Баггүй бас махгүй. За ерөнхийдөө ингээ бацчих юм. За тэгээд ерөнхийдөө сүүлийн залуучууд маань яг мэрэгжил сонголтын дээрээ ч гэсэн яг юм тусдаа ингээд хувьдаа хийж чаддаг зүйлээрээ улстай хөрөнгө оруулалт хийж байгаа нь аягүй их таалагдж байгаа. Тэгээд одоо яг бидний үед байсан яг юм хүн болгон баг эдийн засагч бла бла гэдэг юм бол одоо шал өөр болчихсон. Чаддаг юмараа улстай хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд бүгд таалагдж байгаа. Бүгдийн дэмждэг шүү залуучуудаа. Хэдүүлээ алнаа. Би ч гэсэн залуу юм байна. За. Би чаднаа. Сайхан амьдрнаа. За шүтээ баярлаа. Баяртай.